бидэнд үргэлж сонголтууд байдаг. Гэхдээ үр дүн нь маш ялгаатай. Хүүхдээс хүүхдэд заах аргачлалыг сурахаас өмнөх болон дараах миний түүхүүдээс. Манай үеийнхэн утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжөнд маш их цагийг зарцуулдаг. Үүнд тоглох, хичээл хийх, чатлах зэрэг маш олон цагийг зугаатай өнгөрүүлэх тийм боломжтой зүйлс байдаг. Гэсэн хэдий ч бидний ирээдүйн эрүүл мэнд, бие махбодод маш их сөрөг нөлөө агуулдаг. Жишээ нь төвлөрч модох. Энэ нь биднийг суралцахад сөргөөр нөлөөлдөг. Нойр гүйцэл орой унтахаас өмнө утас оролцсноор дэлгэцийн гэрэл бидний тархинд өдөр болж буй мэдрэмж төрүүлснээр бид нойргуудаж өглөө ядарсан, стресстэй, ууртаа огтход нөлөөлдөг. Харилцаа холбоо муудах. Хайртай гэр бүл, найз нөхдөйгөө заримдаа утаснаас болж үл тоомсорлдог. Гэхдээ би хүүхдээс хүүхдэд заах аргачлалын сургалтанд хамрагдсанаар ойр дотны хүмүүс болон найзуудаа зөв эерэг хандлагыг түгээх болсон. Одоо би өдөрт 1-2 цагийг ухаалаг төхөөрөмж зарцуулдаг болсноор миний анхаарал илүү сайн төвлөрч хичээлээ илүү сайн ойлгодог болсон. Энэ нь миний мөрөөдлийн ажлаа хийхэд хэрэгтэй. Орой унтахаас өмнө би утасаа оруулах байсан. Тийм учраас 8-10 цагийн гүн орой авч өглөө би маш хэрч хүчтэй сэрдэг болсон. Энэ нь миний ирээдүйн эрүүл мэндэд хэрэгтэй. Хамгийн чухал нь би хайртай гэр бүл, найз нөхөдөө илүү их цагийг зарцуулж хамтдаа гайхалтай дурсамжуудыг бүтээсээр байх болно. Хүн болгонд өөр ингэсэн онцгой шадрыг чамч усаага хүүхдээс хүүхдэд.